우리 집 쏜다. Хөөе. Хөөе байж л да. Би өмгөөлөгчдөг болзъя. Миний өмгөөлөгч дод. Джон. За, надаас савраа татаарай. Намайг Джон Шелби гэдэг шүн авчнуу да. За, сизон 3-ын төгсгөл дээр манай хэд маань бүгд цагдаад баригдсан. Тэгвэл өнөөдөр тэднийг дүүжлүүлэх өдөр. Тэднийг яг одоо цагдаа нар дүүжлүүлэх өрөөрөө зөөж байгаа. Бүгдээр л орог энд хувь тавилантайгаа эвлэрч байдаг. Тэгэд үзэгдэл шилжих өгөөд бүгдээрээ нэг Лондонгийн баг хамгийн том шүүгчтэй уулзна. Түүн дээр туслах нэг нь захиа авчирж ирэх бөгөөд юу болоод байгааг тайлбарлаж өгдөг. Яагаад хараа өглөө хүн сэрээгээд байгаа юм бэ чи чинь? Ирэх мэт энийг гяс харах хэрэгтэй. Бирмингемийн эрт сарвч гэдэг нэг бүлэглэл цааслуулах гэдэг. Ахлагч нь энэ Томми Шелби гэдэг нөхөр Винстон Чорчлийн нэрийг өрж танд үгэлгэсэн байна. Тэгэж болоогүй хааны гараараа бичсэн захиа байна. Хэрвээ гэр бүл нь өнөөдөр цааслуулвал бид нар толгойг болох нь. Новш гэж. Яаж нэг муу Бирмингемийн новш хааны захиаг авдаг байна. За үзэгдэл буцаад шилжин яг манай хэд үхэхийн даваан дээр заяа бүр яг дүүжлүүлэхийн даваан дээр манай хэдийг дүүжлүүлэхгүй гэдэг тушаалыг нэгэн залуу барин гүйж ирдэг. Ингээд Шелби гэр бүл дахин нэг удаа үхлээс хүнд ирвөө гэж. За сизон 4 маань энэ үйл явдал өрнөснөөс 1 жилийн дараах руу шилждэг. За та нартай л хандаж шилжинд болгоны заяа. Энэ сизон миний хамгийн дуртай сизон. За мэдээж шинэ сизон эхэлсэн 1 жилийн дараах үйл явдал руу шилжиж байгаа болохоор бүгдээрээ манай хэд яг юу хийж яаж шухан амьдарч байгаатай хамт танилцсан. Томми Майкл хоёр мэдээж бизнесээ явуулсаар байгаа бөгөөд Томмигийн бизнес улам том болсон бүр хідэн хот дамжсан том бизнес болж өргөссөн байдаг. Полигийн хувьд харин жаахан таагүй мэдээ сонсох өгөөд дүүжлүүлэх төгснөөс хойш трама аваад тэрнээс болоод нэлээд арх уугаад хар тамхинд ороод за ер нь бол жаахан замаа алдсан. Бүр жоохон ч гэлтгүй 1 жилийн хугацаанд замаа алдсан. Томми Майкл тандан ээждээ битгий хар тамхи дахиж өгөөрэй гэж загтаг. Хэдүүл одоо харин Джоныг ямар шиг амьдарч байгааг харцгаая. Джон маань өөр ингэсэн идэлэн газартаа болсон байх өгөөд тэндээ шуу муу буудсан шигээ сайхан амьдарч байдаг. Харин киноны үйл явдал руу буцаад орвол түүн дээр Эйда ирж байх өгөөд удаан хугацааны дараа тэд нар уулзалдж байгаа. Одоо бүгд хамт Бирмингемд амьдрахаа болсон бөгөөд тэд нар бүгдээрээ тус тустай амьдралтай болсон. Эйда яах гэж ирсэн бэ гэхлээр Шелби компани хувь эзэмшдэг хүмүүстэй шинэ жилийн бэлэг тарааж байгаа юм лээ. Эйда Джон дээр ирж бэлгийг нөгчөөд Артур руу явдаг. Энэ бүгдээрээ бас Артурыг яг юу хийж яаж шуухан амьдарч байгааг хардаг. Артур яг л нөгөө ярьдаг байсан шигэ галуу шувуу дахиа махайхан тижээсэн хүн төрчихсөн ёстой л нэг энгийн сайхан тайван амьдралаар амьдарч байдаг. Бас сайхан гертэн захиа өргөгчөр хідэн захиа ирж мэрэл яг л нэг сайхан амьдарч байгаа шүү. За Эйда тэдэн дээр хурч ирээд бэлгээ өгөн яаж шухан амьдарч байна да гэд ярилцлага хийгээд сууж идэг. За тэгэд кадр шилжих өгөөд бүгдээрээ Томми дээр ирэх болно. Томми үйлчлэгчтэй маргааш манад маш том хүлээн авалт болох байх. Маргааш манад 27 хүн ирэх болно. Бүгд манай гэр бүлийнхэн. Тийм. Чи бас өөртөө ширээ нэмж засаарай. Өнгөрсөн 1 жил намайг эзгүй бизнес хийж байхад чийл хүүг минь харж санаа тавьж байсан. Ингээд 28 хүн ирэхэр боллоо ш. Гээд тэрээр өөрт нь ирсэн захиагаар шалгаад зогсож байтал Артурт ирсэн шиг яг ижилхэн захиа өөрт нь ирсэн байдаг. Томми тэр захиаг задлж үзээд шууд сонирн болоод явцдаг. За энэ үед Артурын гэрээ ууц дуурах бөгөөд Артур өөрөө очиод дуудлагыг автал Джон залгаж байдаг. Джон Артур надад сая гэрээ хаягаар маань хар гар ирчихлээ. Лука Чангретагаас хараал идгэж. Лука Чангрета гэж хэн нь нөлөө? Яг нөгөө хөгшин Италиэрийн хүн. Лукаг банк дээр өмдөх гих мэт хэрэг хийгээд байсан болохоор хөгшир түүнийг Нью-Йорк руу явуулчихсан байж. Энэ мафийн хийж байгаа юм Артур. Хараал идсэн Сицилийн мафтай хэдүүлээ зурлцглаа. Та захиагаа шалгаарай гэд уцаа тасалдаг. Тэгтэл уцаар ярьж байгааг нь ихнэр нь сонсож байсан бөгөөд чийсэн мафия гэсэн үү? Би уцаар ярих хэрэгтэй байнээс мэ гэд тайлбарладаг. Хараал идсэн хар гар ирчихсэн байна. Италичууд бүх зүйлийг гэр бүлийн асуудал гэж боддог. Надад зөвхөн хар гар ирсэн гэдэг бол гэр бүлийн бүх гишүүдэд маань ирсэн гэсэн үг. Гэд үзэгдэл шилжинэ. Томми хүүтэйгээ хамт байх өгөөд хүүгээ сайхан амраарай гэж явуулчихад жаахан чийлэрхээ сууж байтал гэрийнхэн гадаа нэг машин ирээд зогсдог. Томми гайхахгүй италичууд гэж бодож шууд өөрийнхөө зэвсгийн агуулга руу явдаг. Энд ч жинхэнэ боонуудыг бол өрссөн байдаг юм а. Тэгээд харин яг хий ирсэн бэ гэд хартал Эйда гадаа нэрсэн зогсож идэг. Эйда орж ирээд Томми түнд юу болоод байгааг тайлбарлаж өгдөг. Бид нар италичууд Эйда. Тэд нар биднийг хаана амьдарч байгааг мэдж байна. Тийм болохоор бид нар буцаад Бирмингемд нийлэх хэрэгтэй байна. Гэтэл Эйда сайн уу Эйда? Гэртээ тавтай морил Эйда байхгүй юу? Гэтэл Томми Полид хэлэх хэрэгтэй байна. Тэр хүртэл харгаар авсан байх хэвээр. Эйда юу вэ? Тэгэхэр надад бас ирсэн гэсэн үг үү? Тийм ээ. Аль болох хурдан бүгд цуглах хэрэгтэй байна. Энд ирвэл эргэн тойронд бүх хүмүүс маань манай талын хүмүүс гэж ойлгож байна. Аль болох хурдан бүгд цуглах хэрэгтэй байна.
Энд ирвэл эргэн тойронд байгаа бүх хүмүүс маань манай талын хүмүүс гэж ойлгож байна. Гэтэл Эйда би бууга Артурт өгчихсөн штэ. Гэтэл Томми шургуулганаасаа нэг жижигхэн буу гаргаж ирээд Эйдад өгөөд гэртээ тавтаа морил Эйда. Тэгээд Эйдаг явсны дараа Томми Жон руу залах өгөөд Жон унтаад утсаа авдаггүй. Дараа нь харин Артур руу залгахад байна уу? Артур, Томми байна. Гэрийнхэн унт чинь хурдан хэлэх юм аял. Чарлигийн газар дээр гэр бүлийн хурал зарлж байна. Аль болох хурдан. Жон утсаа авахгүй байна. Түүнийг авахар Майклыг явуулсан. Та харин Линдад буудуулсан чамайг урд ирээрэй. Крисмсийн баярын мэнд. Тэгэд уцаар ярьчаа сууж идэл түүний гэрийн үйлчлэгч орж ирээд маргааш зочид хідээс ирэхийг ахлах тоогож асууж байна гэдэг. Томми Жоны дог төрүүлж ирнэ гэж би шанд хэлсэн биз дээ. Тэд нар чинь цэганууд. Голын хажууханд байрлаж байгаад бэлэн болохоор л алхаад ороод ирнэ. Ирхмээ ер нь бол ахлах тоогоо чинь туслах асуусан л да. Туслахаа. Нэрээ шинээр орж ирсэн ахлах тоогооч гадаад гэлөө. Тийм ээ, Итали гэсэн. Хизээ орж ирлээ. 10 сард орж ирсэн хэрэг мэ. Томми жаахан бодож эргэцүүлж байснаа. За би өөрөө ороод уулзъя. Тэгэд Томми доошоо галтайгаар угаа ороод үзэх үгүүд тэнд ахлах тоогоочийн доод талын баруун гар гэх юм уу тоогооч нь төмс арилгацсан сууж идэг. Томми орж танилцаад сайн байна уу? Намайг ноён Томас Шелби гэдэг. Антонио. Чи юу буруу ич вэ? Юу гэсэн үг вэ? Ерөнхий тоогоочийн баруун гар төмс арилгаал. Энд чинь яаралтай үйд шүү дээ. Маргааш хүлэн авалт ирэх мэ. Яаралтай. Гэд явах гиснээ жоохон эргэцүүлж бодсон уу яасан буцаж ирээд. Антонио. Энэ 10 паунд. Яаралтай үеийн цалин. Гэтэл Антонио зя гэд юу ч бололгүй авдаг. Томми ахлах тоогооч руу орж ирээд. Сайн байна уу? Намайг Шелби гэдэг. Сүүлийн үед завгүй байгаа та нартай танилцаагүй гэж. Энэ нь миний буруу болсон. Гэд гар барих гэтэл тоогооч эрхмээ миний гар цустай байна. Минийх ч гэсэн. Юу гэж чи Антонийг хэдээр цалинжуулдаг? Би сая түүнд 10 паунд өглөө л дөө. Тэр юу ч бодсонгүй заагаал авлаа. За энэ үеийн 10 паунд бол одоогоор за нэг 5 сая орчим төгрөг гэдээ ойлгочих болно. Тэгэхээр Томми Антониод 5 сая төгрөг өгөхөд одоо юу ч болоогүй юм шиг авсан гэсэн үг. За кино руу орцгоё. Антониог чи цалинжуулдаг юм байна тийм үү? Надад хэлээдэх. Уучлаарай. Намайг зүгээр л түүнийг энд аваад ирсэн. Тийм үү? Тэгвэл тэрнийг энд аваад ир. Antonio! Che cazzo succede? Чи харгаар юм байна тийм үү? Намайг маргааш алах гэж байсан аа? Та нар хідүүлээ ирсэн. Энийг юм Италиар юу гэдэг юм бэ? Fuck you гинэ. Гэт бодож байгаа. Харгаар. Нэг бол аал эсвэл алуул гэсэн үг. Чи Лондон яваад Сабинид очиод бид нар энэ Америкчуудтай уулзраа олсны дараа намайг түүнийг ална гэж хэл. Өөр хүнд хэлвэл би чамайг хайж болоод өөрөө устгах шүү. Тэгэд энэ үйл явдал болж дууссаны дараа Томми Жоны Догсыг дуудсан байх өгöd саяны алсан Антониогийн биеийг голын дагуу урсгачих мессеж болог гэдэг. Johnny Dogs. Юу вэ, Томми? Иймэрхүү ажил дууссан гэж бодсон шүү дээ. Тэд нар өөрсдөө л бид нар л ирээд байна. Чи энийг явах замдаа хийж нэз. Явах гэж хаашаа явах юм? Бид нарыг буцаад явах нь Johnny. Small Heat руу. Томми Шелби. Байх ёстой газар руу буцаж байгаа юм биз дээ. Ёстой л Крисмсийн үдэш байна да. Тэгээд Johnny дээрээд John Michael хоёр уулзах өгöd Michael John тандан. John аль вэ? Хурдан явъя. Чарлигийн газар дээр Томми бүгдийг нь дуудсан. Гэр бүлийн хурал олж байгаа. Гэтэл John тоосон шинжгүй. Залуу Michael ор. Жага хоолунд идэд явал та. Гүй Michael яг одоо явах хэрэгтэй. Өнөөдөр италичууд бид нар дээр ирэх болно. Гэсэн чинь хажуудлаас нь Эзмэ гарч ирээд. Томми. Чи одоо юу юм? Томмигийн тотин юм уу? Ямар хайшин биднийг 50 амьдруулаад тач. Эзмэ, бид нар энд мафтай орооцолчоод байна. Бид нар Нью-Йоркийн мафт бид нар Нью-Йоркийн мафийн талаар ярьж байна. Тэгээд хараал ийдсэн эрт сарвч бүлэглэл яасан. John, бид нэр хамтдаа л биш бол эрт сарвч бүлэглэл байж хизэж чадахгүй. In a time. Get the fuck out!